Тэгээд Зеленский бас Америкчуудын тавьж байгаа саналыг ерөөхдөө хүлээн зөвшөөрөх ёсгүй. Яагаад вэ гэх юм бол хоосон байхгүй юу? Европ ерөөхдөө нэгдсэн улс биш. Ерөөхдөө нэг улс төр ингээд хүчээр ингээд хоорондоо холбогдсон ойдсон даавар шиг юм баггүй юу. За тэгээ Америкчууд тэрнээсээ гараа явчих бол тэр оёонууд нь задраад эхлэнэ. Бид нар өсөө ялж байгаа юм чинь яах гэж одоо зогсох ёстой бэ гэсэн байр суурьтай байхгүй юу. Путин бол яахгүй байгаа. Оросууд яахгүй байгаа. Трамп Америкчууд яарж байгаа хэлцэл хийх юм. Цагаан сарын өдрүүдээс ахуулаад би таад юу болчих ирсэн бэ гэх юм бол өөрийнхөө шинжилгээний дүгнэлт үзэл бодлуудаа за зарим хүмүүс тэрнээс залхсан байж магадгүй, зарим хүмүүс санаатаа санал нийлж байгаа, санал нийлэхгүй байгаа. За тэгээд миний үгийг сонсохгүйгаараа өнөөдөр хэдүүлээ хэнийг үгийг сонсох юм бэ, хэний дүгнэлтийг сонсох юм бэ гэвэл профессор доктор John Mearsheimer улс төрийн судлаач, шинжээч маш мундаг. Тэгээ 2014 онд John Mearsheimer юу хэлж ирсэн бэ гэх юм бол НАТО улам Орос руу ойртоод ирээд ах юм бол за Украинаараа дамжуулаад могоо бариулах гэдэг байгаа юм бол тэнтэй болно, Украин будаа болно. За миний контентыг үзчихсэн хүн John Mearsheimer-ыг угаасаа танина. Тэгээд олон юм ярихгүй шууд мань хүний хэлж байгаа үгнүүдийг сонсцгоо. And if you think about the position that Zelensky is in, he's in desperate straits. He's led his country into a war that has resulted in a catastrophe. Зеленскийн байдал ямар юм бэ гэх юм бол disaster. Тэ? Дайн лөө орсон. За хин ихлүүлсэн бэ зүгээр хайчи заяа. Юу ч гэсэн дайн эхэлсэн. За тэг ялагдчихж байгаа. Хэдэн зуун мянган хүн нас барцсан гимтсэн. Америкчууд дэмжихэ болмоор байгаа. Оросууд яалж эхэлж байна. За Европчууд дэмжиж байгаа. За тэгээд гарц гаргалаагүй болж байна. Тэгээд Зеленский Украины хувьд бол ер нь бол маш хэцүү хүнд байдалтай улсаа оруулсан. And he's trying to figure a way out, and he thinks that security guarantee from the United States is absolutely essential, and he can't get it. Тэгээд нэг гарц гаргалаа Зеленский хувьд юу юм бэ гэх юм бол Америкчуудаас тэр баталгаа авах нь. Америкчууд сэргээ явуулна. Тэгээд Америкийн хамгаалалт тийм баталгаа. Гэхдээ Америкчууд тэрийг өгмөөргүй. So the level of frustration here is just тийм учраас бухимдал маш өндөр байх ёстой. I think that Trump and Vance are sick and tired. Одоо Украины тал ерөөхдөө бухимдсан байгаа тийм. Ерөөхдөө Joe Biden бид нэр хамтдаа энийг ихлүүлсэн. За. Тэгсэн чинь ингээд засан газар солигдсон чинь өгөө наатаха бол. За тэгээ баталгаа хамгаалалт ерөөсөө байхгүй наатаха зүгээр болчихоо. За. Tired of being castigated by the British, the French, and the foreign policy establishment in the United States. Америкчууд Donald Trump, JD Vance юунаас залхаж байгаа юм бэ гэх юм бол нэгдүгээр энэ дайнаас залхаж байгаа. Сонгуулийн өөр бас энэ дайныг зогсооно гэж ерөөхдөө ард иргэдэд амлалт өгсөн. За тэгээд нэмээд Donald Trump, JD Vance гэх мэт чинь бас юунаас залхаж байгаа юм бэ гэх юм бол Украин, Европоос залхаж байгаа. Зүгээр яг юунаас залхаж байгаа юм бэ гэвэл заяа тэдний хэвлэл мэдээллийнх нь тэдний улс төрчид Америкчуудыг шүүмжилж байгаа. Украиныг хайж гин, Оросыг дэмжиж гин, Путиний талд явж гин, дэмжихгүй байна. За тэгээ буугаад өгч гинэ гэх мэт шин. За хэвлэл мэдээллийнхэн пропаганда гэх юм уу эсвэл хэвлэл мэдээллийнхэн гэх юм уу Америкчууд маш их дайрж байгаа, шүүмжилж байгаа. Тэгээд энээсээ Trump, Vance Америкийн засгийн газар бас залхаж байгаа. And the Ukrainians for talking to the Russians. So you had a recipe here for disaster. And it took a while to happen. You know, it was only the last 10. Тэгээд ингээд Украинчууд тэ Америкчуудаас залхаж чинь баталгаа гаргаад өгөөч. Европчууд Америкчуудаас залхаж чинь яагаад гэх юм бол яагаад Орос талтай яриа явж байгаа юм бэ? Яагаад биднийг тоохгүй байгаа юм бэ? Яагаад бидний үзэл бодол, бидний шийдвэрийг хүндлэхгүй байгаа юм бэ? Америкчууд залхаж чинь, Украинчууд залхаж чинь, Европчууд залхаж чинь. За тэгээд энэ гурван тал хоорондоо зөрчилдөөтэй байна гэдэг чинь угаасаа disaster болох төгс нөхцөл байдал. За тэгээд цагаан ордон дотор ярилцсан энэ хэлж байна. Эхний 30 минут 50 өнгөрсөн. Хамгийн сүүлийн 10 минутын дотор энэ бухимдал, энэ стресс ерөөдөө тий саунд үрчээ тэгээд minutes. The first 30 or so minutes were rather mild, certainly compared to what came after that. But it's not all that surprising if you think about it as to what happened on Friday. Is the situation now retrievable? Both Macron speaking over the weekend at the big conference that happened in London. Certainly Starmer seems very confident. Энэ харилцааг буцаагаад сэргээж болох юм уу? Энэ засагт боломжтой юм бол хэрүүлийг буцаагаад ухраагаад тэгээ бүх талууд нь буцаагаад ширээнээр сууж болох юм уу? Хамгийн гол нь Keir Starmer, France,
Английн тал ерөөдөө найдлага байна гэж хэлж байна. Америкчуудаа бид нар одоо энэ шийдэл хүрнэ гэж. За тэгээд Америкчууд тий Европчуудын талд буцаагаад ороод Украинд тэр баталгаа нөгөө хамгаалтыг өгөх юм уу үгүй юм уу? Тий энэ ихлүүлсэн хилцэллийг буцаагаад аврах боломжтой юм уу гэж асуусан чинь. No. I think it's not retrievable. I think Trump has made it clear that he's going to cut a deal with the Russians. And I think he's made it clear that he's not going to give a security guarantee to Ukraine. Үгүй энэ нөхцөл байдал аврахдахгүй. Энэ өнгөрсөн бороо Трамп угаасаа тэр баталгаа гаргахгүй. Трамп бас юу ярьж байна гэх юм бол окей та нартай шийдэл хүрч чадахгүй бол би Оросуудтай хэлцэл хийчнэ. Тийм учраас энэ вагон айлыг хөдөлсөн. And that's not going to change regardless of what happened on Friday. And furthermore, if you look at the plan, the so-called peace plan that the British and the French came up with and they unveiled yesterday, it's not a serious proposal. Тэгээд бас харах юм бол Францчууд, Англичуудын санал болж байгаа инх тайвны хүрх төлөлгөө сериозны бишээ угаасаа бүтэхгүй. Тэ? Америкчууд тэрийг угаасаа хүлэн зөвшөөрч чадахгүй. Оросууд бас You sort of wonder what planet these people are living. Ямар гаригт амьдарч байгаа юм бэ Европчууд те. Тэр хоёр шат дараалтай юмыг санал болгож байгаа. Эхнийх нь ерөөдөө алцгаа бойлно нэг сар явах цаа. The French and their coalition of the willing are going to put peacekeepers inside of. Тэгээд Францчууд, Англичууд тэгээд зарим Европын орнууд тийшээ юу илгээх юм бэ гэх юм бол цэргүүдээ илгээнэ. The Russians have made it unequivocally clear there's going to be no ceasefire, number one. And number two, they've made it unequivocally clear they're not going to let тэгээ хоёрдугаар гадаад цэрэг тэнд хүлээж зөвшөөрөхгүй. Ороод ирэх юм бол дайсан шиг харж үзэн. Тэгээ бас алдснаа. Гадны цэрэг Украинд байхсгүй. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл idrotsicom-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол idrotsicom тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. The Russians will target them. So where did Starmer and Macron get off thinking that this peace plan stands any chance of working? And in addition, as I've said a number of тэгээд Keir Starmer, Macron яагаад ийм саналыг боловсруулад байгаа юм бэ? Яг гэх юм бол анхнаасаа Оросуудын хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй тэ нөхцөлтэй төлөвийг танилцуулж байгаа юм. Бүтэхгүй угаасаа. Now there's going to be no guarantee by the Americans because Trump and Vance understand that this plan that Macron and Starmer have come up with is unworkable. Тэгээд Америкчууд бас энэ Европчуудын гаргаж байгаа төлөвлөгөө тийм бүтэхгүй гэж харж байгаа учраас бид нэр энэ таадын төлөвлөгөөн дээр ямар нэгэн байдлаар тийшээ цэргүүдийг илгээгээд тийм баталгаа гаргахгүй яагаад гэх юм бол угаасаа бүтэхгүй. So what if the trade-off for the Americans is that you get whatever $500 billion worth of газрын баялагын хилцэл ярьж байна тийм бид нар тийш хөрөнгө олтын $500 тэрбум тэнцэхүүц хэмжээний газрын хавл элемент газрын баялаг авнаа. За. Right, but the question you have to ask yourself is what's the quid pro quo? What does эргүүлээд юу гэх юм бэ? Америкч $500 тэрбум авах юм байна. Эргүүлээд юу гэх юм бэ? $1 billion that it would be willing to provide protection for those critical resources, those mineral resources. And that would be, in a way, an indirect security guarantee. But the Americans have made it clear there's going to be no security guarantee. So the end result of this mineral deal is a one-sided agreement where the Americans get $500 billion and the Ukrainians get nothing. Тэгээд энэ $500 тэрбум газрын баялагын хилцэл тийм ер нь яаж ойлгох боломжтой юм бэ гэх юм бол шууд одоо баталгаа хамгаалт биш ээ. За тийш Америк шууд хөрөнгө олт хийгээд тийш Америкийн хувийн хвшил тийм улсын мөнгө ингээ урсаад хөрөнгө олт хийгээд орлоо. Тэр чинь бас шууд бус баталгаа хамгаалтын амлалт
Хэрнээ Америкчууд юу маш тодорхой хэлж байгаа юм бэ гэх юм бол дахин бид нар хамгаалахгүй, бид нар баталгаа өгөхгүй. Тийм учраас Америкчуудын санал болгож байгаа нөхцөл нь Украиний хувьд бол бас хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй. I can't understand why Zelensky would sign it. It would be remarkably foolish to sign it. Тэгээд Зеленский бас Америкчуудын тавьж байгаа саналыг ерөөхдөө хүлээн зөвшөөрөх ёсгүй. Яагаад вэ гэх юм бол хоосон байхгүй юу? Одоо хөрөнгө оруулалт хийн 500 тэрбум долларыг буцаагаад авчин гэхдээ баталгаа өгөхгүй байна. Ийм нөхцөлийг Зеленский бас өөрөө хүлээн зөвшөөрч болохгүй. So the other thing with the Europeans is there's a lot of solidarity. Zelensky got almost like a hero's welcome in London. There were 18 European leaders. They've all sort of made verbal commitments that they're going to step up their defense spending. Тэгээд Зеленский Европыг тойрч байгааг хэлж байна. Хүн болгон тэр мань хүнийг маш сайнаар ухтаж авсан, Баатар гэж нэрлсэн, Churchill номер 2 тийм Украины төлөө тэмцэж байгаа. Тэгээ хүн болгон мань хүнийг маш сайнаар хүлээж аваад амлалтуудыг өгч ийсэн, санхүүжилт өгч ийсэн, тийм чуулган бүр зохион байгуулж ийсэн хамаг ажлуудаа хаяад Европчууд бүгдээрээ хоорондоо уулзаал 200 тэрбум евро, 500 тэрбум евро, 700 тэрбум евро цэргүүд явуулан цүмийн зэвсэг ерөөхдөө таад миний контентыг үзчихсэн Макрон, Starmer, Германы Friedrich Merz бүгдээр ерөөхдөө амлалтуудыг өгчээсэн. За энэ тухай possible though that now that the Trump administration has said that they have no interest in continuing to fund this war, that Europe can actually fill that void, that Europe can actually step up its defense spending so that Ukraine can continue fighting. Тэгээд ерөөхдөө Америкчууд бид нар залхацсан. Тийм учраас Америкчуудын санхүүжилт цэрэг зэвсэг байхгүй болсон. Тэгээ энэний оронд одоо Европчууд орж ирнэ гэсэн амлалт өгсөн. Тийм төсөн мөсүүдө батлуулаад эхэлсэн хоорондоо ярилцаад эхэлсэн. За тэгээд энэ хоосон зайгийг Европчууд санхүүжилтээрээ зэвсгээрээ хүн хүчээрээ нөхч чадах юм уу гэж асууж байна. I want to be clear here. I don't think there is all that much unity right now. I think the Italians have made it clear to the French that they cannot commit Italian forces to deploy in Ukraine. And тэгээ маань шууд хэлж байна. Европ нэгтсэн биш ээ, тий. Европ дотор зөрчилдөөн байгаа. Тэгээ Италичууд шууд чуулганы дараа зураг авалт явуулаад хоорондоо гар бариад Италичууд юу гэж хэлсэн бэ гэх юм бол бид нэр цэрэг явуулахгүй шүү. Бид нар энэ эсрэг явж байгаа. Italians and the Germans have no Германчууд бас цэрэг явуулмаар байна. Бас дуртай биш ээ. Бид нар яг мэдж байгаа байхгүй юу? Одоо энэ дээр би жоохон өөрийнхөө давсаа нэмчихье заяа. Италийн ерөнхий сайд мөнгө тэгээ цэрэг Украин руу явуулах юм бол дараагийн сонгуульд ялагдана. Германы Бундесканцлер тэгээ дэндүү их мөнгө Украинд явуулаад цэргүүд явуулаад тэгээ тэнд Герман залуучууд нас бараад эхлэх юм бол өгөхөж эхлэх юм бол дараагийн сонгуульд бас ялагдана. Яагаад вэ гэх юм бол эдийн засаг тийм сайн биш. Улс нь муслимчуудаараа исламистуудаар дүүрсэн. Тиймээс улс төрийн хувьд заяа карьераа алмаар байгаа юм бол Украин руу цэрэг явуулна гэсэн үг байхгүй. This is really very much a British and French peace. Энэ бол ерөнхийдөө Францчууд Их Британий төлгөө шүү. Бусд нь бол as relations with the Americans continue to spiral out of control, I think you'll see the centrifugal forces that are sitting there below the surface in Europe begin to manifest themselves. And I think there's going to be big trouble ahead. I think the idea that a united Europe is going to come to the rescue of the Ukrainians now that the Americans are divorcing themselves from the Ukrainian situation is not going to happen. Тэгээд Америкчууд гараа явчаад Европчууд нэгдээд Баатар дүрт ороод Украиныг аварна гэж худлаа баха. Яг гэх юм бол Америкчууд Европыг ерөөхдөө ингээд цэцтэй байлгаж байгаа, бадж байгаа, томоотой байлгаж байгаа. Тэгээ Америкчууд яваад ирэх юм бол John Mercer бас юу хэлж ирсэн бэ гэх юм бол тэнд centrifugal forces тэгээ тэнд нөгөө улс орнуудын өөрийнх нь ашиг сонирхол ингээд явж байгаа шүү дээ. Сонгуулийн дарамт гэх мэт шин. За тэгээ юу болох юм бэ гэх юм бол Европ дотор тий хуучны Италийн үзэл бодол, Германы үзэл бодол, Английн үзэл бодол, Францын үзэл бодол ингээд задраад явж эхэлнэ. Тэ Европ ерөөхдөө нэгдсэн улс биш. Ерөөхдөө нэг тэ улс төр ингээд хүчээр ингээд хоорондоо холбогдсон оюутсан даав шиг юм баггүй юу. За тэгээ Америкчууд тэрнээс гараа явчихсан бол тэр оёонууд нь задраад эхэлнэ гэж. So what's your best guess of how this is likely to play out over the next, let's say,
3 or 4 weeks. So Putin and Trump go in, they make a deal, and then Trump says, okay, that's it, we're not funding Ukraine anymore. What happens after that? За тэгээд ерөөхдөө ирэх 3-4 7 оны дараа юу болох юм бэ? Таны таамаг юу юм бэ? За Трамп, Путин ширээн дээр сууж хилцэл хийчих юм уу? За хилцлээ хийчээд олон нийтэд зарлаа. За Европ баяртай шүү. Бид нэр ингэ шийдэлтэд хүрсэн та нар наадхаа өөрөө шийд тэгж дуусах юм уу? Та өөрийнхөө үзэл бодлоо хуваалцаарай. Well, this is just my guess because it's very hard to tell what's going on behind closed doors, and I think that's what really matters, especially with regard to the Russians and the Americans. За энэ тийм зүгээр профессорын өөрийнх нь үзэл бодол. За тэгээд хаалттай хаалганы цаана, хөшгний цаана юу болж байгаа юм би яг сайн мэдэхгүй байна. Тэгээ хамгийн чухал юу юм бэ гэх юм бол энэ хөшгний цаана хаалттай хурлын өрөөнд дотор юу яригдчихэж байгаа юм бэ? Энэ илүү чухал. Тэрийг би өөрөө яг шууд мэдэхгүй тийм учраас бууднаа гэсэн үг таамаглана. My sense is the Americans have effectively committed themselves to trying to cut a deal with the Russians. They know what the Russians' terms are for cutting a deal. За тэгээ Америкчууд юун дээр шийдсэн байх шиг юм байна гэвэл Оросуудтай хилцэл хийнэ. Яагаад Оросуудтай хилцэл хийх гэж одоо барыг шийдсэн байгаа юм бэ гэх юм бол Оросуудын тийм хилцлүүдийн нөхцлүүд нь тодорхой болохоор. Окей. Нэгдсэн хоолоогоор Америкчууд ярьж чадж байгаа нэгдсэн хоолоогоор шаардлагуудаа Оросууд хэлж чадна. Хэцүү юм юу юм бэ гэх юм бол Европчууд бутрахаа ахгүй юу? Нэгдсэн хоолоогоор ярьж чадахгүй. Тийм Украин бас дундуур орж байгаа. За тийм учраас тийм нэг байр суурьтай Америк, нэг байр суурьтай Орос хоорондоо хилцэл хийх юм байна. Яагаад гэх юм бол энэ хоёр том гад гүрэн ерөөдөө тийм тодорхой ярьж чаддаг. Бусдууд нь ингээ жоохон замраагүй. They're very clear. Putin laid them out on June 14th of 2024. And one would think the Americans өнгөрсөн жилийн 6 сард 19 сар зарласан reached the conclusion that they have to accept Russian terms by and large. So I think за тэгээ Америкчууд, Европчууд, Украин, Оросын ерөөхдөө нөхцөлийг тий хүлээн зөвшөөрөх ёстой. За энэ дээр би бас өөрийнхөө үзэл бодлоо хэлчихье заа. Хилцлийг хэн ялдаг юм бэ гэх юм бол энэ хилцэн та хэрэггүй байр суурьтай хүн. Бид нар угаасаа Украиныг барж байна. Бид нар талбай нутгаа ингээд томсгож байна. Украинчууд удахгүй бутарнаа, хүү ам цүүрж байна, цэргүүдгүй болж байна. Бид нар угаасаа ялж байгаа юм чинь яах гэж одоо зогсох ёстой юм бэ гэсэн байр суурьтай байхгүй юу? Тэгээ хилцэл хий. Байвал бай. Хамгийн хүчтэй хөшүүрөх байхгүй юу? За тэгээд тийм учраас тийм ширээн дээр хамгийн сайн мастай хийм бэ гэх юм бол Оросууд тийм учраас тэдний нөхцлүүдийг хангах ёстой гэж. that the Russians and the Americans will be able to reach an agreement. Then the question is, what happens with the Europeans and the Ukrainians? It's easy to imagine that the Europeans will ultimately go along because they can't do much to really help Ukraine. Тэгээд Орос, Америкчууд тэгээд хоорондоо гар барьчаад тохирчих юм бол юу төсөөлөхөд амархан юм бэ гэх юм бол Европчууд тэрийг дагах нь. Яагаад вэ гэх юм бол түрүүн хэлжсэн тэд нэгдсэн хоолойгоор ярьж чадахгүй бутрахаа Франц ерөөхдөө жижигхэн, Их Британи ерөөхдөө бас жижигхэн, Германчууд бас жижигхэн тэгээд нэгдсэн байсан бол хүчтэй гэхдээ задарсан байгаа болохоор Америкчуудын үгэнд орохоос ураарахгүй. Whether the Americans can get the Ukrainians on board is another matter. So I think the Americans face a really difficult time, even if they can consummate a deal with Russia, getting the Ukrainians for sure, and maybe even the Europeans on board. Тэгээд юу хэцүү юм бэ гэх юм бол Америкчууд одоо Путинтэй яриад тохирч магадлал маш өндөр. За тохирцсныхан дараа хамгийн гол нь Европчууд хүлээн зөвшөөрчлөө. Гэхдээ Украинчууд Зеленскийг хүлээн зөвшөөрөх юм уу? Дэмжих юм уу? Тэгээ тэр нь хамгийн том эргэлзээ байгаа. За тэгээд Украинчууд эргэлзээ дэмжихгүй юм бол бас дахиад Европчууд яач магадгүй. So it's going to be tricky to get a meaningful peace settlement here. So the fighting continues. I mean, Ukraine continues to fight on till the last Ukrainian standing. Тэгээ дан өргөжлөх юм уу? Хоорн алцаал авах юм уу? Тэгээ хамгийн сүүлийн Украин цэргийн цэрэг хүртэл явах юм уу вэ?
That's the way they're talking. ярьж My байгаа нь бол sense тэр. is, look, if the Americans pull out their support for Ukraine, Ukraine is going to lose even more rapidly on the battlefield than it's now losing. And one would think at some point there'll be a ceasefire. Тэгээд ерөнхийдөө Америкчууд дэмжлэгээ татчих юм бол цэргийн тий хүч угаасаа байхгүй зэвсэг нийлэхэ болоод санхүүжлөхэ болоод тагнуулын мэдээл сансрын зураг мураг өгөхө болчих юм бол Украинчууд бүр хүнд байдалд орно. There will not be a genuine peace agreement. It's very important to distinguish between a ceasefire / frozen conflict, sort of what you had at the end of the Korean War. Тэгээ юу болох магадлал өндөртэй юм бэ гэх юм бол тий их тайвны хилцэл бүтэхгүй тий. Юу болчих юм бэ гэх юм бол зүгээр нэг царцсан дайн. Одоо хоёр солонгос талын тэд нэр гэрээ ширээн дээрсөө гэрээ зураагүй байгаа шүү дээ. Их тайван руу хүрээгүй. Тэд нэр одоо хүртэл аль биесээр байлдаж байгаа дайн зарлцсан хിവэрэ. Гэхдээ алдцгаа болцсон. Яг тийм юм болох магадлалтай. Versus a genuine peace agreement. What the Russians want, and I believe what Trump wants, is a genuine peace agreement where they not only shut down the Ukraine war, they get some meaningful security architecture in place in Europe so we don't have any more trouble in the foreseeable future. That's Трамп юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ царцсан дайныг хүсэхгүй байгаа. Тэ? Нөхцүүд нь маш тодорхой болоод. За тэгээд ирээдүйдээ 10 20 жилийн дараа энэ тийм буцаагаад идээлээд, сэтрээд, буцаагаад байлдах тийм нөхцөл байдал үүсгэмээргүй байна. Тэр чигтээ банд нь тас хүсэж байгаа Америк тал. what Putin and Trump want. Путин ч But I гэсэн тэгээ don't хүсэж think байгаа you're гэнэ. going to get that. I think Гэхдээ the энийг- war will end, but again, I think you'll get a ceasefire, not a genuine peace agreement. Let's face it, I hope I'm wrong, but when you look at all the factors at play here, it is hard to imagine getting a genuine peace agreement. За тэгээ энэ бүх талуудыг харах юм бол Украины талыг харах юм бол Европын талыг харах юм бол Оросын талыг харах юм бол Америкийн талыг харах юм бол тэдний тавьж байгаа нөхцүүдийг харах юм бол ашиг сонирхлыг харах юм бол инх тайвны гэрээ хийх нь худлаа байхаа. Тэгээ юу болох магадлал өндөртэй юм бэ гэх юм бол зүгээр нь царцсан. Тэ. Тэгээ профессор Джон Мерсхаймер юу гэж хэлж байна гэх юм тийм юм болохгүй байгаас жинхэнэ бодод инх тайван болоосай. Гэхдээ ингээ харах юм бол тэ царцсан дайн болох байхаа. What happens to NATO? Do you think there's a fundamental rupture So, in тэгээ the НАТО юу transatlantic болох юм бэ? alliance? Бутрахж байгаа Or юм do уу? you think that this Америкчууд episode гараа can явчих be, юм уу? can be put in the back burner and America and its European partners can continue to collaborate, provided, as Trump and Vance have been saying, that they Тэгээ raise өнгөрсөн хэдэн defense 7 spending, хоног which I think a lot болсон of countries in маргааныг Europe are now, НАТОгийн том гишүүд saying that they хоорондоо will. тий эвтэй найртай шийдэлж I чадах юм уу? think there has already been a major rupture. I Гэхдээ энэ don't бол think there's much боторцсон question ерөөдөө about нэлээд that. том. I think putting Humpty Dumpty back together again is not going to be easy. Тэгээ Хамти Дампти гэсэн нэг өндөг хүн гэсэн нэг түүх байдгийн Shrek кинон дотроос бас гарч ирсэн. Тэгээд тэр өндөг маань айлын унтсан, хагарцсан. Тэгээд тэр өндгийг ингээ буцаага нийлүүлнэ гэсэн. Айгу худлаа сонсогч байна. Айгу хэцүү. Угаасаа тэр хоёр тал нь угаасаа маш зөрчилдөөнтэй байгаа. Тэгээ НАТОгийн буцаагаад нийлүүлнэ. Тэгээ хуучин шиг нийлүүлнэ бас судлаа. And in fact, I would argue it's impossible. Бараг I think the боломжгүй. interesting question is whether the United States pulls so many troops out of Europe that its commitment to NATO, its commitment to Europe just disappears. For all intents and purposes. Тэгээ юу ч нэх юм бол за тэгэл ингээл Америкчууд аргаа бараад төвчээр алдаад Европоос баахан цэргүүдэд татчаад санхүүжилтэд татчаад тэгээд ер нь бол НАТОд өгж байгаа амлалтууд санхүүжил цэргийн хүчээ ингээд тэр шиг татчих юм бол НАТОгийн тий хэрэгцээ байхгүй болчихно. Тий одоо хүүхдээ өнчрүүлэх гэсэн үг байхгүй юу? Тий I think that is possible. Энэ бол болох I магадлал think өндөртэй. Trump is radical enough in his approach to Europe, and he has enough contempt for the Europeans that if things don't go his way and the Europeans resist him, he could just, in large part, walk away from Europe. And all Тэгээд Трамп бол хангалттай радикал үзэл бодолтой өрөнж гэх юм уу да. Тэгээ хурц үзэл бодолтой өрөнж. Тэгээд Европчууд эсэргүүцээд өгөнд орохгүй тий нөхцлүүдийн биелүүлэхгүй зөрчилдөөнтэй нэг юм яриад олон нийтийн өмнө
За тэгсэн хаалттай өрөөний цаана өөр нэг юм яриад тэгээ Трампын уурыг улам хүргөөд тэгээ Трамп юу их магадлал өндөртэй байх юм бол зүгээр bye bye НАТО. Though NATO might remain formally intact, it'll be a hollow shell of its former self. Тэгээд тийм тэгэл НАТО цаасан дээрээ үлдэх магадaltaй. Гэхдээ Америкчуудын цэрэг санхүүжилт байх болчихно л тэгэл угаасаа зүгээр нэг хоосон болчихно. So if I think there's about 100,000 US troops in various countries across Europe, if it really came down to that, if push came to shove and as you said, Trump pulls out a large part of those troops out of Europe, Macron, for example, has been talking about raising a European army. За тэгээд Европ даяар ойролцоогоор 100 мянган Америкийн цэрэг байгаа. Тэгээд эдийн засгийг бас дэмжиж байгаа, зэвсгийн хүчээр нийл хангаж байгаа гэх мэт чинь тэгээд Америкчууд цэргүүдэд татаад зэвсгүүдэд татчих юм бол Макроны ярьж байгаа тийм Европын нэг НАТО орлогч нэг байгууллага үүсгэн байгуулж чадах юм уу тэр үнэн нөө бүтэх юм уу? Possible for the Europeans to raise a Европчууд НАТОтой ижил төстэй юмыг тийм холбоо үүсгэж чадах юм уу? No, I don't think Худлаа so. үгүй чадах. I think that the Europeans worked very well together with the United States in the context of NATO. Европчууд ерөөхдөө хизээ яаж ерөөхдөө маш сайн хамтарч ажиллаж чадвартай байсан бэ гэх юм бол Америкчуудын доор, дарамтын доор, удирдлагын доор, том ахын доор. За тэгээ том ах гараа явчих юм бол тэр жижигхэн банднэр хооронд алцаад эхэлнэ гэж хэлж байна. Because the United States was the big dog. Yeah. It was the most powerful state in Europe. Obviously, it's not a European Тэгээ алфа чон алга болчих юм бол тэр жижиг чонууд нь хооронд алцаад эхэлнэ. Яг үнэ. country, but it was physically. Тэгээ Европчууд энийг бас Europe мэдж with байгаа. all those troops. And we basically ran the alliance. And we Бид нар удирч исэн, Америкчууд НАТОг удирч исэн, Америкийн үгийн дагуу бүх хөгжим тоглож исэн бүжиг явж исэн. Exist among the Europeans. You take the Americans away and the Europeans are left on their own, they're going to be huge collective action problems. And they're not. Тэгэл Америкчууд гараа явчих юм бол энэ Унгар байна, Словак байна, Чех байна, Франц байна, Герман байна, Франц байна, Англи байна, Испани байна, Итали байна. Эдгээр хоорондоо нэг ширээндээ суугаад нэгдсэн байдлаар ерөөсө шийдэлд хүрч чадахгүй. Could be able to put together a United States of Europe or a United States of Europe As I said, if худлаа. you look at the present peace plan that the Europeans are floating, it's basically a French-British plan. And there's no evidence that the Italians and the Germans are enthusiastic about it. And I think, again, those centrifugal forces just grow with the passage of time. Тэгээд Америкчууд улам ингээд Европоос гараа явчих юм бол тий. За тэгээд одоо ингээд Зеленскийтэй боловсруулсан их тайвны төлгөө ингээд харах юм бол энэ угаасаа Англи, Францын төлгөө. Итали, Германчууд тэрийг нэг сайн дэмжихгүй байгаа. Тэгээд Америкчууд улам их хүндэрчих юм бол Европ улам задраад эхэлнэ. So I don't see a European army that's going to be able Европын to back up цэргийн хүчин Ukraine. нийлэн And худлаа. furthermore, it's not just military wherewithal that you need here. You also need economic support. Huge amounts of money needs to be sent to Ukraine. Тэгээд зүгээр цэргийн хүч биш ээ. Бас эдийн засаг мөнгө байхгүй. Мөнгө нийлүүлэх The хэрэгтэй. Europeans are on their own. Нэгдсэн They're төсөвтэй байх effectively going to хэрэгтэй. have to double the amount of money they give to Ukraine. За тэгээд Европын эдийн засаг бас тийм сайн биш ээ. Тэгээд эдгээр юу гэсэн бэ гэх юм бол Европ тэрчтэй одоо цэргийн хүчтэй зарцуулж байгаа мөнгөний хэмжээг тийм нэг нугалах хэрэгтэй. Тийм хүсэл улс төрийн чадвар Европ бас байхгүй. For a losing war. How long is that politically sustainable? Тэгээд ялагдж байгаа угаасаа ялагдах нь тодорхой германчуудад ямар ч хамаагүй, англичуудад ямар ч хамаагүй дайныг хэр удаан тий энэ улс төрч санхүүжүүлж болох юм бэ? Хэдэн сонгуул тий Украинд мөнгө шатаах юм бол давах юм бэ? Маш гоё асуудал. My last couple of questions as we come to the concluding part of this interview. What's the reaction like in the Kremlin? People were saying they're opening the champagne bottles or the vodka in the Kremlin. How do you think? Тэгээ Оросд та юу болж байгаа гэж бодож байна? Тэд нэр тэмдэглээ баярлж байгаа шампанское буудаж that байна. meeting with Trump sooner than later. Тэгээ Оросууд Трамптай I'm уулзах not хэлцээ sure хийх үү? that he'll rush
I mean, I think Trump has an interest in rushing to get a deal as quickly as possible so that the Russians don't conquer more territory. Путин бол I'm яахгүй not sure байгаа. the Russians Оросууд won't яахгүй think that байгаа. it makes Трамп sense Америкчууд to яарч delay байгаа this хэлцэл a хийхэд bit and capture more Оросууд үгүй хаа. territory on the ground. But I think that Putin has to be ecstatic about the fact that the Americans are clearly committed to improving relations with Russia. Тэгээд Оросууд юунд маш их баяртай байгаа вэ гэвэл Америкчууд Оростой тий харилцаагаа буцаагаад хэвэн болгомоор байгаа та Оросууд маш их баяртай байгаа баха. Even if Putin is still somewhat pessimistic, if not very pessimistic, about getting a genuine peace agreement over Ukraine, he has to be thrilled with the fact that Trump has made it clear that he wants to fundamentally alter relations with Russia and actually have good relations. Тэгээд Украины инх тайм бүтэхгүй байсан ч тэндээ маргалтаад ингээд алцаад яваад байсан ч Путин юундаа баярлж байгаа, Оросууд юундаа баярлж байгаа юм бэ гэхмэл Орос Америкийн харилцаа хэвийн болох магадлал нь үүсээд байгаа. Хоорондоо ярьж эхэлж гин, найрсаг хандаад эхэлж гин, энэ тэнд хамтран ажиллая, санкц хоригуудаа буулгая гэсэн юмнууд одоо яриад эхэлж байгаа да. Путин Оросууд тэндээ жигнэсээ водкагаа задлаад Настровье гэд тэмдэглэж байгаа хаа гэж. Russia. This is only good news for the Энэ Kremlin. бол Кремлийн хувьд And бол finally, what маш сайн мэдээ. Украины дайна ялж байна. Европчууд хоорондоо ингээд зөрчилтөө те. Америкчууд буцаагаар найрсаг хандаад эхэлж байна. За, тэгээ өнөөдөр энэ видеон дээр ингээд дуусгачих. Маргаашийн видеон дээр би өөрийнхөө спотлуудаа ингээд нэмчихье. Профессор Mersheimer те хэлж ирсэн. Энэ дайныг аль хэдийн урьдчилаад харцсан байгаа. За тэгээд маргааш уулзцгаая. Сайхан амраарай. Мартин Эммент